Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд Ороомын төргийн микрофоны ард шууд ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн дугаард Улсын хурлын гишүүн Галбаатар хүрэлцэн ирээд байна. За сайн байна та. Сайн байна. За Ороомынд. За манай нэвтрүүлэг бол шууд явж байгаа. Хоёулаа энгийн сайхан ингэ чөлөөтэй ярина гэсэн. За тэгэл А гэвэл А гээл гарна, Б гэвэл Б гээл гарна. Одоо үзэгчид сүүлийн үед их энгийн болцсон байна. Тэгэд ерөөсөө нээлттэй илэн далангуй ярьж байгааг л үзэгчид. Сүүлийн хандлага, хэвлэл мэдээллийн хандлага ч өөр ийм болцсон юм байна. Тийм учраас би таныг бас шууд хоёулаа ингэ ярилцъя гэд яриад байгаа учир нь тэрээ гэж. За манайх улс төрийн ярилцлага. Гэхдээ та бол мэдээж боловсролын хүн. Би танаас боловсрал асууя гэд. Гэхдээ яалтчгүй улс төрийн ярилцлага учраас хоёулаа энэ улс төрийн яриагаар нь эхлэхгүй бол одоо бас болохгүй болоо гэд. Ялангуяа 2 тэрбум төгрөгийн хатгаламжтай хүн яг миний өөдөөс хараад суугаад ш авлагтаагүй шүү. Нэрээ авлагтай. Таны хөрөнгө оруулалт нэр тэгж байсан шүү. Тийм тэгээд улсын хурлын гишүүн болоод ер нь ямар байна? За би иргэдэл гишүүнээс асууж ирсэн юм. За та хэдэн төгрөг өгч орсон бэ? Тэр жагсаалтанда яаж орсон бэ? 200 сая төгрөг өгөөд ороод байна гэсэн яг үний юм уу гэдээ асуу. Та тэр жагсаалтан дээр нь яаж оров? Тэг жагсаалт надад санал хэрэгтэй бас яг миний төрсөн өдрөөр ирж ирсэн. 5 сарын 18-нд Ноцтад одоо нэг даргалт ярьсан л да тантай уулзмаар байна гэд. Тэгээ би төрсөн өдөр болж байна гэсэн. Ингээд тэр байгаа газар ч очиггүй. Даргаа одоо тийм би төсөл таних юм чинь. Тэгээд ирээд уулзсан. Тэгээ төрсөн өдөр болж байгаа газрын маань гадаа гарч ирээд машин дотроо нэг ороод ирээч. Гэтэл надад санал тавьсан л да. Би бодъё би бол ер нь улс төрд орохгүй гэж өөрийгөө боддог. Ямар ч улс төр хүндээ хаалгаатай энэ төр гэл баахан тайлбар тавил гэсэн. Багшаа та сайн бодороо тэгээд бид нар одоо Монгол Ардын нам жагсаалтанда одоо боловсролын салбарыг төлөөлж багш нарыг төлөөсөн үнээр таныг бид нар ингээд нэг номерт сонгоод байгаа. Тэгээд одоо ихний 10 дотор оруулнаа гэл ингээд тавьсан. Тэгээд би дараа нь тэгээд яг мессеж энэ төр бичээл. Одоо эн чинь яг тэр үед иймэрхүү мөнгөний яриа ярьж байсан. Мөнгө энэ төр өгөх юм биш. Ямар ч тийм байхгүй. Сурчлагаа хийх гэсэн сурчлагаа хийх ямар ч хэрэг байхгүй. Ерөөсөө зүгээр л та оролцоол нөхрлуудад явна гэсэн яг тэр чигээрэл орсон. Ямар ч мөнгө зараагүй. Тэгээ шууд гişүн болсон. Шууд гişүн болсон. Гэтэ хэд хэдэн аймагуудад ингээд очих үед одоо ерөнхий сайд тэгээ оюутан сайд нөгөө сонгуулийн сурчлагаа хийгээд яриад явж байхад нь тэнд доор зааланд нь сууж идэг. За манай боловсролын салбарыг төлөөсөн одоо гавья тогш Галбаатар хогш байна гэл. Тэгээ бид нар чи нэг бос мэдлэлтийг тэнд ярьдаг юм ч байхгүй. Тэгээ сайхан ингээд сууж байгаа л тардаг. Сонгуулийн сурчлагаа нь бол тэгэл машинаар явах үед нөгөө гаргасан машинд нь сууж явбал тэр газраар нь явчаал буцаад ирэх нэг юм л байдлаар байж байгаа л тэгээд тэр чин 5 сарын 18-нд гэж санал тавиал 20-нд хариугаа өгвөл тэгэл 21-нд зарлцсан. Тэгэл явцсан байна. Тэгэл сонгуул нь 7 сарда дуссан. За тэгээ та гишүүн болчлоо. Гишүүн болоод ингэ явж ясан чинь нэг асуудал хэл ам таталсан тий. Нөгөө шинэ Монголын менежментээр хөдөө орон нутгаас сууж яасан чинь төсөөс мөнгө чи Галбаатар гавья тогш чинь нөгөө Наранбаяр сайдтайгаа нийлээд туушт юм байна штэ гэдэг нэг юм асуудал нэлээ явсан штэ. Тэр нэрээ юу болсон? Тэр нь ханаас ямар учиртай юм бэ? Би ийм байгаа. 2020 онд сургуулийн маань 20 жилийн явуулсан. За тэрийг өгтаад би бас нийгмийн хариуцлагын хэмжээнд зөвхөн шинэ Монгол сургууль ш. Тэр шинэ Монгол сургуульд нэг ноу хау тэнд нэг одоо нотлогдсон тийм менежмент байгаад байгаа юм. Тэрийгээ би төрийн сургуулиудад өн төлбөргөө өгье гэд сумын 2 сургууль, аймгийн төвийн 2 сургууль, гэр хорооллын 2 сургууль одоо нийслэлд хотын төвийн нэг даацсан нэтэрсэн 2 сургууль. Тэгээд энэ чинь дөрүүл ингээд сурагчдын тооноос ч багшийн тооноос эдийн засгийн хүчин чадал анги танхимынх нь боломжоос ч өөр байгаа юм. Тэгэхээр энэ дөрөв дээр аваад ямар ч хэсэг энэ 8 сургуулийг сайжруулъя гэдэг төслийг 20 онд эхлүүлсэн. Тэгээд корона энэ төр тараад 2 жил яваад 22 онд дууссан юм байна. Тэгээ би яг тэгэл дуусгаад үзэхдээ тэнд бол сургуулиудаас ямар ч үн төлбөр аваагүй. Одоо зардал аваагүй гэсэн үг байна. Би өөрөө сургуулиуд дээр маш их очсон. Өөрөө хүмүүсийг ажилуулсан, дагаж явсан, нөгөөдөлийгөө хүлээж авсан. Ямар ч аль талаас ямар ч нэг төгрөгийн зардал гаргаагүй хийсэн байгаа юм. Тэгээ яг энийг ингээ хийгээ явж байхдаа за төрийн сургуулиудын жинхэнэ бодит байдлыг олж харж чадсан. За үнэхээр одоо энэ сургуулийг яг одоо болж ийн гэж эдгээр маань бодоод цагирлаас эхлээд бид нар болоод байгаа. Манай сургууль ер нь болж байгааг бодоод байдаг. Миний зүгээс харахаар бол хаа байсан байгаад байдаг. Сайжрах хэрэгтэй байгаад байдаг. Гэхдээ ингээ хилээд явангууд сайжрах хүсэлт бол их төрсөн. Сайжрах тэмүүлэл гарч ирсэн баг. Энээс бол нэг
нэг 5 сургууль нь бол нэлээ хөөрхөн өөрчлөгдөд ирсэн. Тэгээд яг төслөө би нийгмийн хариуцлага хийсэн юм чинь дуусгах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт надад дотроос бас нэг бодол төрсөн. За энэ чигээр ингээд орхиод явж болж байгаа юм уу? Тэгээ Монгол улсын гавьяа тогшээж идэг. Тэгээд өөрөө энэ том сургуулиуд байгуулсан байж идэг. Тэгээ би ч одоо нас явж байгаа хүн. Энэ чигээр ингээд боловсрал маань нийтийн боловсрал шүү дээ. Ялангуяа төрийн сургуулиудын боловсрал ийм байгаа үед өөрөөр ажиллаж болохгүй юу гэдэг. Тэгээ 22-оос 23 онд би загвар гаргасан. Сумын сургуулийг яаж менежмент хийж өгчүүлж болох вэ? Аймгийн төвийн сургуулийг яах вэ? Хотын гэр хорооллынхыг яах вэ? Хотын төвийнхийг тэр даацсан нэтэрсэн тэр гэр хороол. Тэгээ бүгдэн дээр ингээд нөгөө 8 сургуулийнхын тэн дээр анализ хийж хагаад ингэж ажиллавал сайжрах юм байна гэж үзээд 23 онд 9 сараас за ангид ахаад энэ төсөл явна гэсэн чи тэн дээр 191 сургууль хүсэлтээр ирсэн. 191 сургууль хүсэлт ирэнгүүт нь тэндээс нь 60 сургуулийг сонгож аваад тэгээ 60 сургууль сонгож авахдаа Улаанбаатар хотоос 2 хон сургууль авсан. Дандаа өдөр орнод. Тэгээд бусад 58 хөдөө орнууд. Гэхдээ бүх 21 аймагаас авсан. За тэгээд одоо хамгийн боломжит хямд өртгөөр энэ хүмүүст хийхэд бол тэгээд би хэдэн багш нар авсан. Тэгээд интернетийн цахим төхөөрөмжүүд авсан нөгөө зайнаас сургаж эхлэх юм байна шүү дээ. Би өмнө нь бол яасангүй зүгээр нөгөө сургуулиудыг өөрсдийн таавар нь за энэ сэдв байгаа энийг та нар хийгээд үз. Тэгээд сайжруулал эргээд хэлээрэй гэд 8 дээр яваад бас ерөөс нөгөө амар ялгаатай болчихсон сургуулиуд. Зарим нь бол мундаг дороо хийчихэл дараагийнхыг үзэх гээд байдаг. Зарим нь ерөөсөө даалгавар хийж өгдөг. Тэгэхээр ерөөсөө 7 хоног болгон 36 7 хоногийн сэдв гаргаад 7 хоног болгон хичээлээ заагаад хичээлээ заасан өдрөөсөө эхлээд маргааш ялсан шууд хэрэгжилтийг аваад темплейтүүд явуулаад тэгээ шахацсан л да. Тэгээ шахаад ирсэн гэсэн маш сайхан өөрчлөгдсөн. Би одоо тэр 60 сургууль дотроос бол нэг 45 46 сургуулийн бол ер нь манай шинэ Монгол сургууль шиг төгссөн гэж бас боддtiin байна. Бүхэл юмыг ингээд нөө хав одоо надад хоримтлагдсан манай сургуулийн байж болох зүйлийг өгсөн. Гэхдээ хувийн сургууль, төрийн сургууль хоёр ялгаатай гэдэг хүмүүс яриад байдаг байхгүй. Тэгэхээр сургууль бол сургууль шүү дээ. Тэнд чинь заавал төлбөр авахар хийдэг юм ч гэж байхгүй. Заавал санхүү мөнгө байж шийдэгдэг асуудал биш байгаа байхгүй менежмент. Менежмент гэдэг чинь өөрөө зохион байгуулалт байхгүй. Тэгээд тэр зохион байгуулалтын аргыг бид нэр ингээд 20 жил хийгээд ирсэн тэр туршлага байж шít хийгээд ингээд сайжирсан. Тэгээ үр дүнд гарцсан. Тэгэл тэрийг төрийн сургуульд авчиж нийлээс. Тэгээд тэр эдийг ингээд шахаа явсан. Маш дуртай сурсан. За тэгээд тэр маань маш их олон түмэнд хүрээд одоо дараагийнх нь төсөлд нь ороо шүү гэсэн саналууд бид нар ч маш их ирж ирсэн. 200-300 сургуулиас дараа жилийнх нь бид нар орно гэсэн. Нөгөө сургуулиуд ч аймаг дотор нөлөөлөд ирж байгаа. Манай төсөлд явж байгаа нь. Тэгээд нэг аймагаас нэг 4 сургууль, 3 сургууль, тэгээд 2 сургууль энэ төргээл орсон байсан. Нэрийдэн тэр бүн төрөг байсан уу яасан тэгж нэг сошиалэр яваад байсан. Энд чи юм баггүй төсөлний яг өртгөн юм баггүй. Нэг сургуулиас бид нар 4 сая төгрөг авсан. Тэр. Тэгээд ерөөсө 60 сургууль дээр бүтэн жилийн турш ажиллаж байна. Нэг сургууль 4 сая төгрөгөөр нэг сургуулийг бүтэн 36 сарын туршид кэрлээ заагаад 4 сая төгрөг шүү. Лекц очиж уншаад бүтэн хагас өдөр уншаад 2 сая төгрөг авдаг хүмүүс бүтэн өдөр уншаад 4 сая төгрөг аваад явдаг тийм лекц уншиж явдаг хүмүүс дүүрэн багаас сургалт хийдэг. Тэг чин бид нар бүтэн жил заачаад 4 сая төгрөг авсан юм байна. За тэгэхээр тэр нэг 240 сая төгрөг байна шүү дээ. Тэр ихнийх нь аахгүй юм. Тэгээд дараа нь тэр 24 онд сонгуул болоод би их хурлын гишүүн болчлоо. За Наранбаяр гэж манай сургуульд ажиллаж байсан. Гүйцэтгэх захирал дэжсэн залуу маань боловсролын сайд боллоо. Битэрч 2 өөр нам байж шүү дээ. За тэгээд гарч ирээд энэ төсөл ийм үр дүнтэй болсныг дараагийнх нь тэр их олон сургуулиуд хүсэл тавьж орж ирснийг мэдчихэж байгаа учраас энэ төслийг үргэлжлүүлъя гэдэг. Энэ санал ирээ. Тэгээ би нөгөө сургуулиуд нь өөрөөсөө тэр 4 сая төгрөгөөр төлөөд ороод ирдэг байна. Тэгээд дараа нь би нөгөө улс төрч болсон. Тэгээд нөгөө бага болгосон. Хойчмол шинэ Монгол сургуулийн үн төлбөргөө өрөөнд байсан бол тэр чи одоо сургууль дотроос нь гаргаад байр түрээслээд тэгээ багш нар аваад бүр захим дэлгэц юунуудыг ингээд тавьж өгж жагаад тэгээд сургалтыг бүр өшөө чамбаарлсан баг. Тэгээд дахиад 120 сургууль авна гэсэн. Тэрэн дээр нэг 160 70 сургуулиас ирсэн. Ягаад гэвэл бүсчлэлцээ. Хойд бүс, төвийн бүсийг авъя, говийн бүсийг авъя, Улаанбаатар хотыг авъя гэд 2 сургуулиуд. Ингэж аваад нийтдээ нэг 100 2 дүүрэг энэ төр аваад тэгээд нэг 120 сургууль шалгаруулж авсан.
Тэгээд тэр 120 сургууль дээр харин хийхдээ нэг сургуулаас нь нөгөө 4 сая төгрөг нэрээс хаана ч өрөөгүй учраас ахаад түрээс мөрөөсийн мөнгө юунууд орж ирж байгаа учраас багш нарын тоог бүр чанартаа нэмсэн учраас 10 сая төгрөг авсан юм байна. Тэгэхээр чи 120 сая сургуулийг 10 саяар үржилэхэд 1.2 тэрбум болж байгаа. За тэрэн дээр тэгээд яг процессын гэдэг юм уу яамнаас одоо ерөнхий газар интерес нөгөө сургуулиуд нь өөрсдөө хүсэлт гаргаад ирээд идэг сургуульч өөрөө менежментээ хэрэгжүүлэх бас төсөвтэй юм байлээ. Тэгээд тэр төсвийнх нь Монголд орж ирсний л одоо авлаа гэж шугцсан л да. За та би тэр нэг таныг 2 тэрбум төгрөгийн авлахтаа гээд хөрөнгө орлого дээр юм байсан гэд тэрийг бас одоо үзэгчид хилчээд асуухгүй яасан гэх баг. Тэр одоо жишээ нь оюутнууд байлаа гэхэд тэндээсээ сургалтын төлбөрөө аваагүй тэр мөнгө одоо та шин би бол ингэж ойлгоод байгаа байхгүй. Шинэ Монгол сургууль 100% гал удах гэж хүнийх. Тэгэхээр чин тэнд бүх асуудал хамаатай болчихно гэж ойлгоод байгаа. Тэр биш үү? Тэгэхээр бид нар чинь ингээд нэг өөр зээл тавиад хөрөнгө оруулалт тэгээд 2000 онд байгуулагдсан сургууль шүү дээ. Өргөтгөлүүдээ ингэж хийж яваад тэр мөнгнүүд хаанаас гарч ирэх үгүй нөгөө сургуулиудаас авч байгаа байхгүй. Сургуулиудаас нөгөө ашиглуулж байгаа байрны илэгдэл хоригдлоо тооцоод тэгээд дараагийн хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн мөнгнүүдээ ер нь авахгүй. За 20 жилийн туршид торимтлэгдсэн мөнгө л гэсэн үг л дээ. Тэ тэр бол хүүхдээс авдаг эд биш. Хүүхдүүд бол төлбөрөө төлөөд ингээд бас авлага гэдэг нь нөгөө сургуулиуд маань нөгөө үүсгэн байгуулагчтай төлөх ёстой энэ мөнгөнийх нь авлага байхгүй. Тэгэхээр ер нь тийм олон сургуулиудын нэг юу ингээд байгаад байна гэсэн үг тийм тийм. Одоо манайх чинь Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллеж, Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Шинэ Монгол харамаа хожийн сургууль гэдэг ингээд байж байгаа. Тэр сургуулиудаас авах энэнүүд нийлээд өөр 20 жилийн хоримтлагдсан зүйлч байж байгаа. За хоёул боловсролынхаа үнц асуудалд оръё. За сая олонний анхаарал татчаагаас хоёул зүгээр эхлэе. За олонний хамгийн шүүмжилтэй байгаагаас. За хамгийн их шүүмжилтэй байгаа нь малчны хүүхдийг 6 настайд нь оруулаад 2 жил цахимаар үзүүлэх юм аа. Тэгээд нэг 8 настайд нь оруулна гэж улсын хурлын гишүүн санаачлаад яваад байна. За нэлээ олон гишүүчээс гар үсэг зурцсан тооч явна лээ. За та боловсролын хувьд энийг яг юу гэж харж байна? Би бол энэ хуульд ороогүй, дэмжиж ороогүй. Ер нь бол санал хэлээд энэ хөдөө орон нутагт дүүсээд байгаа энэ асуудал ээж ш та тэр гэр бүлийн салт малт гэх тэр нь одоо хэдэн хувьч байгаа юм те тодорхой хэмжээнд хүмүүс хүүхдээ хөргөж өгөхөд ээж нь дагуулаа сум дээр очихоор л гэр бүл дандаа салаад байгаа гэсэн үг ч байхгүй. Энийхээ судалгааг бас хийх хэрэгтэй. Тэгээ хүүхдийнхээ боловсрол анхаарах хэрэгтэй. Ялангуяа одоо бага боловсрол энийг 2 дугаар анги гэдэг бол хамгийн чухал суурь юм тавигдчихж байгаа. Хэрвээ энийг одоо гэрт нь явуул 100% одоо гэрт нь явуулаад гэдэг юм уу эсвэл цэвэр захимаар явуулаад захимаар бид нар ямар их хоцрогдолд орсныг бид нар өөрсдөө коронавигийн үед хэлж байгаа шүү дээ. Тэр коронавигийн хүүхдүүдгээл одоо нэг хэсэг үеийн хүүхдүүд энэ хоцрогдолд орсон явж байгаа. Тэгэхээр энийг бол одоо би бол дэмжихгүй байгаа. За тэгээд дэмжихгүй. Тий. Тэгээд энийг харин хийхдээ бид нар тэр захим гэдэг юм тэр багийн явуулын яг сургаж чаддаг. Үнэхээр тэр хүүхдүүдийн одоо зөөрийн маягаар энэ шилжит нэг хэсэг сураад үнэхээр хэцүү хүнд үед нь гэртээ ингэж бай. Одоо тэр нөхөр эхнэр гэдэг асуудал ээж аавын асуудал яригадаад байна шүү дээ. Тэгээд тэр хүнд хэцүү үедээ гэр бүлэрээ цуг байх үе интернет нь тэр тодорхой хугацаанд хийчээ тэрийгэ буцаж зуны амралтаар нь юм ингээд нөхөж ордог. Ямар ч байсан тэр программыг бол бүр өгөх ёстой. Нөгөө талаас бид нар манай одоо бага боловсролын хөтлөр маань өөрчлөгдсөн. Тэгэхээр нэгдүгээр ангид хэдэн хичээлийг аль хүртэл үзэх юм гэдэг юм байгаа шүү дээ. Ер нь манай бага ангийн 1 2 дугаар анги 3 дугаар ангийнхын хөтлөр нэлээд шахуу байдаг. Бид нар ч уг 8 настай ордог хүүхдийн хөтлөрийг өшөө цаашин сунаа 6-таа орж бол өшөө бага зүйл үзэх ёстой. Би бол одоо Японд олон жил яг энэ хөтлөрийн шинжилгээг хийж явах үед өөрөөс докторантууд сурж исэн хүний үед яг тэр нэг 98 оны хөтлөр дээр сууж исэн байхгүй. Тэгэхэд өстө маш бага хөтөлбөрийг маш ийм хим үзэх юм гээд бүтэн 1 жилийн туршид 100 эдхэн ханз үзэн гэж орж ирдэг баг. Нэгдүгээр 100 эдхэн л үсэг үзэж гин гэсэн үг байна. 100 эдхэн ханзыг бүтэн 1 жилийн туршид математикийн бодлогыг харахаар маш бага юм байна. Тэгтээ хүүхэд тэнд сурах арга барил сураад ингээд явж байгаа гэдэг нь байгаа. Тэгэхээр бид нар хөтөлбөрийгээ бас тэгж хөнгөлж орж ирсэн. Тэгээд нөгөө захимынхын юм дээр нь тэр нэг явуулын гэдэг энэ сургалтынхаа энэ систем тэр хүнд үйдэн шүү дээ. Ачтیں۔ Тэгээд энэ талын юмнуудыг маш сайн бэлтгэл хийж, судалгаа хийж, загвар гаргаж ирж байна. Би жишээлбэл сая сургуулиудын менежментийг өөрчлөхэд 2 сургууль дээр хийж үзэж загвар гаргаж ирж ингээд хийх юм байна гэд
ялгуурлаж байгаа юм шиг тэгж болохгүй. Энэ чинь нэг одоохондоо тийм боловч яванда ялгаа нь бүр ийм болоод ирэн гараад ирнэ гэдэг. За 3 дугаар нэг асуудал яриад байгаа. Манай Кембрижийн боловсрол гэдэг зөндөө ярьсан шүү дээ. Тэгээ энэ дэр хүн болон гадаад руу явдаг нэг тийм их асуудал байгаа шүү дээ. Одоо сургуулиас. Энэ дээр ч бас ингээд нэг малчны хүүхэд энэ дэр гэсэн юм гарч ирэх болов. Эн чинь ерөөсөн амьдралд нийцэхгүй юм а гэдэг зүйлийг л иргэд яриадсэн. Тий. Санал нэгж байна да. Тэгээд эхний 2 жил дээр хэрвээ тэнд алдаад хөтөлбөр нь нэлээ актив овоо явцсан энэ хөтөлбөр дээр уншиж бичиж чэйжилдэг шүлгнээс боддог тооноос эхлээд ингээд зөрөө гарчих юм бол 3 дугаар ингээд одоо танхимд цуг нийлээд ороод ирэхэд тэгэл хоцрогдол насан туршидаа хоцрогдолтой явчихна. Би бол ер нь улс бол энэ баг сургууль дээр хэнийг бэлдэж байгааг бол ирээдүйн Монгол хүнийг л бэлдэх хэрэгтэй. Яг ирээдүйн Монгол хүн. Тэр хүн ямар байх хэрэгтэй ингээд тэр их хилтэйгээ тэгээд нэг яг математикийн тэр бол ямар төвшөнд очих уу гэдэг чинь тэрийгээ дагаад хараад ирнэ. Дээрээс нь юугаа мэддэг, түүх соёлоо мэддэг, шүлэг яруу найргаа мэддэг. Ийм хэмжээнд тэгээд сурна гэдэг ийм сайхан хөгжилтэй ингээд сурах арга барилд ингээд сурсан ийм байдалд оруулах хэрэгтэй. Хүүхэд их чөлөөтэй өөрийнхөө нээлттэй ингэж байдаг юм. Ямар ч хичээлийн тэм дарамт мэдрэхгүйгээр ингээд сурч яваад сурах бол их чухал сайхан зүйл юм байна гэдэг ийм ойлголттой болж тэнд хоцрогдол үүсгэхгүйгээр явах хэрэгтэй байна. Тэгээд дараа нь дунд сургуульд орж ирлээ шүү дээ. 4 жил байж 6-аас 9 хүртэл. Энийг суурь боловсрал гэж байгаа. Тэгэхээр энэ суурь боловсрал дээр хүний нөгөө юмыг хүлээж авах хурд гэдэг нэг юм байж шүү дээ. Ойлгох чадвар гэж үгэж шүү дээ. Тэгвэл тэрийг яг нэг дундчаас доогуур хэмжээнд бүх иргэнийг бүх монгол иргэн энэ математикаар бол энийг сурах хэрэгтэй гэдэг хөтөлбөрийг гаргаж ирээд тэр энийг сурахын тулд тэр нэг хурд нь өөр сэтгэлгээний хурд өөр хүлээж авах чадвар өөр хүмүүст бол өөр хурдтай явах хэрэгтэй. Нэг ийм одоо яст мэлхиш гэдэг юм уу? Би анх Японд очиод хүүхдэд оруулчаад ямар удаа юм бэ? 7 томыг нэг томыг 7 өдөр үздэг нь юу вэ? Монгол улс чинь нэг томыг нэг үзээд 7 томыг 7 өдөрт л үзэндээ гэхэд тэд нар чинь нэг томыг 7 хоног үзээд 2 сар үзэж байгаа байхгүй юу? Зүгээр л нэг айл үрийн бид нар юм бич 7 том. Тэгэхээр ийм хурдын их удаан явуулж иж бүх нийт иргэдийнхаа нөгөө нэг үндсэн нэг байх хэвээр суурь боловсрал нэг тодорхой төвшөнд байх хэвээр нөгөө түн боц анхдагч энийг мэдсэн байх хэвээр гэдэг мэдлэгийг өгдөг. Тэгээд тэрний дараа ахлах анги руу ороод ирэхээр сонголт явна. Сонголт явахдаа өстой жинхэнэ актив картер олимпиадад авдаг хэмжээний мундаг одоо сургалтын хүнд юмнуудыг одоо тэнд л очиж хүүхэд өөрөө сонгож орж ирнэ. Тэгээд тэр үед суурь боловсролоо дуусах үед энэ номоор явах хүүхэд юм уу эсвэл одоо гараараа яваад энэгээр ажил хөдөлмөрөө хийгээд явах хүүхэд юм уу энэ толгоогоор явах хүүхэд юм уу гэдэг имийн тэр үед одоо багш нар маш сайн мэддэг. Тэгээд анхлах сургууль нь сонголттой. Анхлах ангид ороод ирсэн хүүхч Улаанбаатарын хаач очиж сурч болно шүү дээ. Одоо бид нар нэг төрөлцсөн анхлах сургууль гэж яриа л дээ шүү дээ. Тэгвэл тэр анхлах сургуулиуд нь тэгэд тусдаа байгуулагдаад активкараа явдаг нэг ажил хөдөлмөрт бэлддэг нэг тэрнийхээ балансыг Монгол улс яаж ярих. Япон бол жишээ нь яг активкараа явдаг 49%, 50% л байж байгаа. Нөгөөдөл нь бол тийм мэрэгжлийн ахлах сургууль гэдэг ажил амьдралд бэлтгэдэг ингээ явчихдаг. Гэсэлээ. За та энэ асуулт нэр товчхны хариулт өгөх удаа манай сургуулиудын захирлуудын одоо засаглал гэх юм уу гэх хөдөө орон нутгийн сургуулиудын захирлууд сумынхаа цаг дарга иргэдийн хурлынхаа дарга үгэн дээрээс орохгүй байна. Босоо удирдлагатай болохоор байсан. Тэгэл аймгаасаа ч юм уу ингээд тоож байгаа ч юм алгаа. Эн чинь нэг сум юм чинь бас харилцаа хамааралтай ингэж юмар байна гэд. Энэ засаглалын үе чи иргэд боловсролынхаа нөлөөлөх гэдэг ах шиг байгаа. Энэ дээр нь та ямар бодолтой? Тийм мэрэгжлийн байх үүднээсээ бол одоо босоо удирдлах яам байж явах хэвээр. Яг орон нутгата тэр хүмүүс нь ингээд төсөв мөнгө янз бүрийн юм ингээд аваад явж байгаагийнхаа хүний хувьд бол бас орон нутгийн тэр сонголтод орж идэг зүйл нь бас байх хэвээр. Тэгэхээр мерит зарчмаар тэр багш нарыг аль талаас нь одоо захирлын сонгон шалгаруулт. Захирлын сонгон шалгаруулч өөрөө угаасаа шалгуур үзүүлэлттэй. Багшаар тэдэн жил ажилласан байх хэвээр. Нэг 10 жил лав боловсролын салбарт ажиллана. Багшаар 6-аас доошгүй байна. Менежер юм уу дунд чадны удирдах ажилд нэг 4-өөс доошгүй жил хийсэн байна. Тэгээд өөрөө юм сургалтанд суусан байна тэргээ шалгуурууд байгаа байхгүй. Тэгээд тэр шалгуурыг хангасан. Тэгээд орон нутгаас нь ийм санал болгож ирж байгаа хүмүүсийг сонголтын дээр шалгаруулалтын дээр нь орон нутгийнхнийгээ бас оруулж ирээд тэрнтэй ингэж холбох энэ асуудыг дандаа л ярьд юм билээ. Орон нутгийн засаг дарга нар бол энэ хэвээр дандаа байнга ярьдаг. Байнга юм. Гэтэл тэр хүмүүс бүтэн эрхийн нөх юм бол ерөөсөө нөгөө сонгуульд сайн ажилласан үнийг авчиж тавьчих гэдэг.
нэг тийм зүйлүүд байж байна. Тэгэхээр яг мэрэгжлийн хувьд энэ хүмүүс бол болж байна. За энэ хүмүүс дотроос нь ингэж явъя гэдэг зүйлийг харилцан ярилцаж энэ сонгуул шалгалтанд хамтарч орох хэрэгтэй. За дараагийн асуудалд бас л төвөгтэй асуудал. Багш нарын хомсдол гэж одоо зөндөө ярьсан. Энэ асуудлыг одоо яаж нэг талд нь гаргах вэ? Одоо 3 сараар нь Солонгос яваад ирэхгүй олон багш нар байна шүү дээ. Яг амьдрал дээр бол. Тэгэхээр одоо миний ганц ярьдаг сэдв улс төрчлөлтөд яриад байгаа юм бол миний хоёр юмыг л голлоод яриад байгаа юм. Боловсролын салбар ингээд шинжил өөрчлөлт хийе гэвэл ерөөсөө нэгж сургууль л байгаа. Нэгж сургуулийг л өөрчилж чадах юм бол бид нар болно. Тэм ч учраас бид нар менежментийн төсөл хийсэн мэт. За тэрийн шиг нэгж сургуулийг өөрчлөе гэвэл эхлээд тэр сургууль нь стандартын дагуу баригдсан сайхан сургуулийн барилгатай байх хэрэгтэй. Норм стандарт. Нэг ангид 30 хүүхэд байна гэдэг нэг ангийг төлөвлөөд барьсан байж байгаа шүү дээ. Нийт энэ сургуульд 960 хүүхэд байна гэд барьсан бол тэр норм стандартыг бариулах ажлыг л яг хийя. Тэгжээж хүртээмж өгье. За энэ хоёр дахь асуудал нь тэр самбарын өмнө зогсож байгаа тэр багш нар мэрэгжлийн энэ багш нарыг бүр сайн чанартай бэлдсэн байя. Одоо багш нар маань одоо тоон болон чанарын хомсдолд орсон. За тэгэхээр тоон хомсдол гэдэг чинь одоо таны хэлээд байгаа. За энэ багш олдохгүй болцсон. Тэгээд дараа нь одоо дээд сургуульд орохоос одоо ерөнхий боловсролын сургууль төгсөөд шалгалт өгөөд хамгийн бага оноотой хүмүүс багшийн боловсролын сургуулийг сонгож байгаа нэр нь унаад байна гэдэг асуудал. Тэгэхээр энэ асуудлаас болж ирж байна. Тэгэхээр энийг бид нар одоо энэ хомсдол бол нүүрлэлсэн байна. Тэгэхээр энийг бид нар сайн зарлах хэрэгтэй. Одоо манай боловсролын яамнаас би одоо бас ажлын хэсэг ахалдаг бодлогын хороо ахалж байгаа хүний хувьд асуудаг л да. За яг хомсдол чи яг хэд байгаа юм гэхээр манайхан бол ер нь гайгүй боломжийн байгаа гэд ингээ гаргаад ирдэг байхгүй. Тэгэхдээ тэрий чин задлаад цааш нь бүр яваад үзэх нь тэтгэврийн багш нарыг хичнээн их ажилуулж байна. Төгсөх ангийн оюутнуудыг ингээд хүртлээ барьж ажилуулж байна. Нэг багшаараа одоо өчнөө олон хичээл залгаж байна. Тэгэхээр эн чинь ингээд нэг тэрүүхэн тэндээ нэг ингээ болчиход зарим үед ингээ багш нь дутсан учраас яг ингээ 30-30-аараа байх хэвээр газрыг 3 анги байлыг хэд тэрий чи 45 40 90 хүүхдийгээ 45 45-аар нь 2 анги болгож явах тохиолдолж бас байна. Ийм маягаар энэ хомслыг ингээ арга цагаад явах ш. Нийт хэдэн багш татж байна. Би одоо нэг өдөр бас боловсролын сайдаас бас яг энэ асуудлаар мэдээлэл өгөх гээд байгаа юм. Бид нэр ингээ тооцоо хийсэн. Би бол нэг мэрэгжлийн багш нэг л хичээлдээ заа. Тэрийг л заа. Тэгжээ чанартай. Түүнээс энэ одоо яг математикийн багш юм. Физик ойрох юм чи заачна гэдэг. Яагаад заахгүй физик математикийн багш нь физик. За чи математикийн багш юм чи нэг химиг заачаарай. Бас байгаль ухаан чинь ч юм. Нэг ийм байдлаар ингээд давхардуулаад за чи одоо бүр биеийн тамирч заачих гэдэг тохиолдол руу явж байгаа. Тэр ингэхгүй тэр мэрэгжлийн хүн мэрэгжлийн юм заадаг хэмжээнд болохын тулд яг хэдэн багш татдаг байгаа гэдгийг гаргаад ирэх хэрэгтэй. Яг тодорхой болгох гэсэн үг. Тодорхой. Одоо ингээд яамны гаргаж байгаа тохиор нэг 2100 3000-ад багш энэ ойрын хэдэн жилийн нөхөд нэг одоо би бол тооцоо хийгээд гарахад төрийн сургуулийн хувьд 6300 багш татаад байгаа. Саний миний энэ шалгуур. Тэгэд илүү цаг зааж байгааг энэ багш нарт өгчөөд байгаа. Илүү цаг гэж багшийн норм чинь 7 хоногт 19 цаг заах хэрэгтэй. За дээрээс нь багш нарын нэг англи хэлний тэр чинь под группээр орох хэрэгтэй. Под группээр орох хүн нийлүүлээ тавьсан байх чинь. Тэгэхээр энийг англи хэлний багш хамгийн их дутагдaltaй багшийн тоонд гарч ирнэ. 6300 багш дутагдaltaй байна гэдэг энэ бодит үнэтэйгээ бид нэр тулах хэрэгтэй. Бодит үнэтэйгээ тулангууд за энэ багш нарыг одоо яаж бэлдэх үү гэдэг асуудал. Тэгвэл гарц гаргалгаа тэн дээр бодно. Тий. За дараагийн бас нэг асуудал бас л хүн зэдэг. Гүйцэтгэлээр санхүүжил нэг зөндөө хэрэлж. Одоо ингээд гүйцэтгэлээр санхүүжил цалин ийм энэ ийм тэр нь тийм гэдэг. Одоо байгаа манай багш нарын цалингийн одоо тэр тогтолцоо гэх юм. За цалин бага байгааг нь л ойлгож байна. А тэгвэл тийм тогтолцоо нь ер нь яг ямар байх ёстой вэ? Энэ тал дээр ер нь гүйцэтгэлийн юу зөв үү? Одоо би нэг залуу багштай уулзч юм л та. За бид хоёр хоёулаа айдхан залуу багшаа гэж байна. За нийлээд нэг одоо тэр чинь сая 200 гэлөө сая 600 гэлөө. За ингээд хоёулаа хамт нийлүүлээд ипотекийн зээлэнд орохсон чинь нөгөө шалгуур үзүүлэлтэнд хүрдгүү гэж байна. Гэх мэтлэнгээр ийм төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Энэ цалингийн тогтолцоо нь өөрөө буруу байгаамаа гэдэг асуудлыг яриад байдаг. Тэгээд цалин маань ийм хувьсах зардалтай ноёдсон байхгүй юу? Хувьсах зардал гэдэг бол нэг хүүхдэд өгөх зардал сурахад шаардлагатай зардал гэж. Нэгдүгээр ангийн хүүхдүүд сая 648 ч ингээ байж. Тэгээд хоёрдугаар анги гэхэр жоохон нэмэгдээд 12 дугаар ангид очихоор 2 сая 500 гэсэн юм. За 12 дугаар ангид хэдэн хүүхд байгаа гэдгийг 2 сая 500-аар нь нэгдүгээр ангийнхын сая 600-аар нь үржүүлнэгээд ингээд хүүхэд ихтэй сургууль бол зөндөө
төсөв авчих юм байна шүү дээ. Тэр санхүүжилт орж ирэх юм байна шүү дээ. Тэр хүүхдэрээ өргөжүүлчихэж байгаа. Хувьсах зардал нь дотроо суур хувьсах зардал гэж байна. Тэр нь саяны миний хэлсэн. Бусад хувьсах зардал гэж байна. Одоо үйлчилгээ, засар үйлчилгээ, одоо тоног төхөөрөмж авах гэсэн энэ зардлуудын багш бус ажилтны цалинд зарцуулах юм бусад хувьсах зардал гэдэг. За тэр нь нэг 600 мянган төгрөгнөөс нэг 900 мянган төгрөгийн хооронд байгаа. Тэгээ эднэрийг нэмэхээр нэг 2 сая 800 тий. Тэр хавцаа 3 сая орчим дундчаар гараад ирж байгаа. За ийм мөнгөөр ингээд аваад явхаар хүүхэд цөөтөө сумын сургуулиуд энэ дэр чинь маш их санхүүжилт төсөв байхгүй болчихно. Хүүхэд олонтой газрууд ингээ гараад ирж байгаа. За энэ дээр таны зөвхөн асуугаад нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдгээр та асууж байгаа байх би бодож байна. Тий. Гүйцэтгэлийн санхүүжилт гэхээс илүү багш нарыг дотор нь ажиллуулаа. За үндсэн цалингийн сая одоо нэмэх гэж нэлээд оролдлоо. Үндсэн цалин нэмэгдэл цалин хоёр нь юугаа байрыг солилцсон. Үндсэн цалин чинь бол их байх хэрэгтэй байхгүй. Ядаж нэг 60-70% үндсэн цалин байгаад нэмэгдэл нэг 30-40% байвал болох байтал сая чинь ингээд багш нарын цалин чинь нэмэгдэл ихтэй болчиход байгаа. Тэр нэмэгдэл гэдэг нь саяны энэ гүйцэтгэлийн үнэлгээ. Харин ингэж яриад байгаа. Нэмэгдлийг авч чадахгүй ч гэж байна. Тийм. Нэмэгдлийг тэгээд тэрийг хинт хүү яах вэ гэдгийг гаргадаг тэр гүйцэтгэлийн үнэлгээ. Тэр багш нарыг үнэлж байгаа юм. За сурагчдаас нь жүлжээ шалгалт авч яана, анкетын судалгаа авч яана, эцэг ярьж үнэлүүлж яана. Тэнгүүд одоо баг ингээд тэ за энэ багшийг энэ багш тааштай юутай гэвэл одоо сурагчд нь албар хичээлийн хийгээгүй ч гэдэг юм уу ийм кейсэд гарсан гэж яригддаг байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоо бас нэг цаана буруу байгаа нэг харагдаад байна. Тэгэхээр энд бол бид нэр ерөөсөө энэ гүйцэтгэлийн үнэлгээнээс бол ухарч болохгүй. Гэхдээ энэ нь яг нэг тийм олон янзын субъектив хандлага ороод явчихоор юм биш. Сургуулийн өөртөө энэ жил ямар байсан, дараа жил одоо өнгөрсөн жил ямар байсан, энэ жил юугаар ахив гэдгээр нь үнэлж явна үхээс бусад сургуулиудыг хооронд нь бүгдийг нийлүүлж ирээд ингээд үнэлээд явуулчихар чи ерөөсө тэнцээ ах эцэвсэл урам зориг гэдэг юм алах болчиход байгаа. Нөгөө жижиг сургуулиуд маань жижиг хэвээрэл байж байгаа шүү дээ. Тэгээ санхүүжилт багтаа байж байгаа. Тэгээ багш нартаа авах шоу илүү гаргаад ном сурах хүчиг сургуулийн төгсөлтөөс эхлээд хийх юмнууд дээр ерөөсөө төсөв мөнгөд гарч чадахгүй цалиндаа ингээд таарчаад байгаа. Тэгээд тэгэхээр таны бодлоор үндсэн цалин нэмүү байх хэрэгтэй гэж байна. Нэмүү байх хэрэгтэй. Тэгээд тэр үндсэн цалин дээр нь өгдөг нэмэгдлүүд нь үндсэн цалингаас нь бодогдоод тэр нь яг хинт ч ойлгомжтой юм шударга тань журмаар явах хэрэгтэй. Захирлын үзмжээр юм уу энэ сайн тэгэнгүүт ерөөсө захирал тэр юуг нэмдэг менежер нэмдэг л болт үнэлдэг нэмдэг үнэлгээг нь гаргадаг болчоор хүмүүс илүү яваад байгаа юм. Гэхдээ нийтээр ингэж очиж нэг ижил сэдв нэг юмар ингэж үнэлээд байгаа би хэлээд байна шүү дээ. Сумын сургуулийн энэ төвшнөөс дараагийн төвшөнд тэр чинь агц гэдэг юм юу гарав гэдгээр нь танаа сургууль дээр агц явлаа. Энэ хувь нэмэр оруулсан багшийг бид нэр одоо энэ урамшууллаа ахиа өгнө гэдэг энэ системээр ингэж явах хэрэгтэй. Энэ үнэлгээнүүд олон улсад ч их гой үнэлгээнүүд байдаг л да. Энийг бид нар бас судалж суралцах хэрэгтэй. Тэг ер нь бол та нөгөө хамт ажиллаж байсан Наранбаяр сайдынхаа сайдтаас агуулга арай л ондоол юм яриад ах шиг байна. Сайд бол тухайн үед бол энийг чинь тайлбарлаад энэ тэр яг гүйцэтгэлийн үнэлгээ юм гээл нөгөө иргэдчин өө чи бөө юм дутчихлаа гэж засгийн газар дээр өгөн батлуулсан штэ төсвийг батлуулсан штэ гэл зөндөөл олон юм байсан. За хоёул энийг ярил бас цаг зөндөө авна. За дараагийнх нь захимжилт гэдэг нэг асуудал байгаа. Захимжилт бол одоо зөв юм уу буруу юм уу гэдэг нэг юм асуудал. За хот хөдөөгөөрөө бас ялгарчлаа тий. Тэгэхээр энэ захимжилт зөв одоо манай энэ сайд чи одоо компьютер юм уу аавна гэж явж штэ. Энэ ер нь яг бод амьдрал дээр зөв. Тий, эх жилийн төсөв одоо 27 оны хөгжлийн төлөвлөгөөг бид нар сая батллаа л да. Тэгээ хөгжлийн төлөвлөгөөнд баталж орж ирж төсвийн хүрээ маань гарч ирж байгаа. Тэгээд цаашаа одоо 9 сартаа бид нар чинь 9 10 сартаа төсөө ярина шүү дээ. Яг юун цог. Хөгжлийн төлөвлөгөөг харж байхад бол одоо химэл оюухан захим шилжилт рүү бол маш их одоо төсөв харьцангуй тавигдаад ороод ирсэн. Энийг бол үгүйсгэж байгаа юм биш. Ер нь захим шилжилт бол хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Ялангуяа бид нар энэ одоо энэ халслагдмал орон нутагта сум аймагуудтай ийм газруудад бол хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Тэгэхдээ бид нэр одоо бүх хүүхдийг бага ангиас нэхлээд дунд анги ахлах ингээ бүх хүүхдэд 2 хүүхдийн дунд нэг компьютер гэдэг нь 5 хүүхдийн дунд нэг компьютер байлгана гэдэг энэ юмнуудыг оруулж ирэхээс өмнө бид нэр бас бодох хэрэгтэй. Одоо дэлхийд нэг ийм чиг хандлага гарцсан явж байна. Одоо сошиалар маш их бичигдээд ингээ явж байгаа.
Ерөөсө Финланд гэж одоо боловсролоор дэлхийд 1 номер одоо PISA-гийн шалгалтын төрийн үзүүлэлт маш их өндөр гардаг. Хүүхдүүд их чөлөөтэй сайхан сурдаг орн багхгүй юм. Тэгээд Финланд бас одоо 3 жилийн өмнөөс энэ цахим шилжилт, энэ хиймэл оюун, багшийн туслах, сурагчийн туслах гэдэг зүйлүүдийг оруулж ирж ингэж яваад өнөөдөр Финланд бас 100% буцаагаад захимаас татгалзаж байна. Унших чадвар нь унтсан. PISA-гийн шалгалт. Тэгээд бид нар хүмүүс хоорондын нийгэмшгүй гэдэг юмыг алдчихлаа л гэдгийг ярьж байна. Энэ сургамж асан улсууд захимыг оруулж ирээд энэ технологи ашиглаад ирэхдээ зэрэг хүүхдийн нийгэмшгүй гэдэг одоо тэр бага ангийн 6, 7, 8 настай хүүхдүүдийн нийгмээс олж авах, найзаасаа олж авах, багшаасаа олж авах тэр нийгэмшгүй харьцах, хүнтэй харьцах гэдэг энэ чадвар нь бүр ирсэн навсамлаа. Ийм тэгээд ерөөсө захимын тэр нэг уншдаг юм гэдэг нь унших чадвар нь унчлаа гэнэ. Тэгээд энэс одоо 100% татгалзаж байна. Одоо Англи улс байж байна, Франц улс байж байна, бүр дижитал пауз гэж байна. Англи улс бүр 50%-ийг бид нар хэрэглэхгүй гэж байна. Одоо зарим улсууд ерөөсө гар утасч оруулахгүй болж байна. Хүүхдүүдийн хувьд байдаг компьютерүүд нь хурааж явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тренд ингээд яваа тэр улсууд маш их олон юм дээр алдсан байна. Нийгэмшгүй гэдгийг хамгийн хортой зүйл бол энэ цахим юм байна. Нийгэмшгүйг л яг энэ авах бага наснд авах, тунд ангийн наснд авах хэрэгтэй. Энийг бол хизээч ахиж нөхөж өгч чадахгүй нийгэмшгүйг. Тэгэхээр бид нар энэ нийгэмшгүйг эндээ өгье. Захим руу орсноор бид нар энэ нийгэмшгүйг хорлож байгаа юм байна. Тэгэхээр энээсээ татгалзъя гэсэн л ийм л тренд одоо явж байна л да. Тэгэхээр энэ зүйлийг бид нар одоо бас сайн бодож судлах хэрэгтэй. Би бол сая ерөнхий сайдаас бас асуусан асуулган дээр өнгөрсөн 5 дахь өдрийн юм дээр тийм зөв үү одоо энэ хийж байгааг юу гэж харж байна гэдэг. Тэгэд энэ биднэрт мэдээж хэрэгцээ байгаа. Гэхдээ энэ ирэмблээд үзэх юм бол би бол боловсролын салбарт хийх 10 үндсэн чухал ажлынхаа одоо 1-2-ын сая хэлсэн шүү дээ. Тэр сургуулийн барилга, хүртээмжээ бид нар төр өгөх ёстой үүсгэн байна. Багшаар хангах ёстой. Тэгээд тэр нэг сургуулийнхаа цөм хөтөлбөр гэдэг юм үндэсний цөм хөтөлбөрөө гаргах ёстой гэдэг. Англиа явахад яг надад бол 10 дугаарт нь одоо энэ захим шилжилтийн асуудал орж ирж байгаа. Миний англиар эрен бэлэх юм бол өнөөдөр бид нар 1 номерт энийг хийх юм уу? Өнөөдөр 1 номерт багшаа бэлтгэх юм уу гэдэг. Багш өнөөдөр 6300 багш дутуу. Өшөө сургууль маань баригдаж ирээ дахиад гоё нөгөө 40 50 хүүхдээ англи суудаг юмнууд маань 30 руугаа буцаад гин хэвийн нөхцөл рүүгээ ороод ирэх юм дахиад 15 6 мянган багш дутуу. Тэгээд итгэрд гардаг багш нарыг энэ төр ингээд тооцоод явахтай зэрэг бид нар энэ багшийн бэлтгэх ажлыг бүр тасралтгүй маш их ач холбогдол гэж явах хэрэгтэй. Би энэ дэр бол бас зөндөө саналууд бас гаргаад явсан. Сая эдийн засгийн хөгжлийн яам энэ 27 оны хөгжлийн төлөвлөгөө орж ирэхэд багшаа бэлдэх бүр үндэсний хөтөлбөрийн энэ 4 чиглэлээр хийя гэд бичиг өгсөн. Тэгээ тэр маань тусгагдаагүй. Одоо хөгжлийн төлөвлөгөөд багшийн дутагдлыг арилгах гэдэг нэг юм байгаа юм. Тэгээд энэ дэр бол 0 төгрөг тавьчихдаг. Саяны компьютер хорон бүк энтрийг хийх гэдэг дээр 640 тэрбум төгрөг. Хорон бүк үйлдвэр барьна гэдэг дээр 150 тэрбум төгрөг. Ингээд 750. Тэгээд нөгөө цахим сургалтын юмнуудад Google-ийн сургууль энэ төр байгуулна гэхээр ингээд нэг 800 тэрбум тавьчихад хахад багш дутагдлыг арилгахад өнөөдөр 0. Тэгэхээр бид нар юугаа эрен бэлэх юм бэ? Энэ дутаад байгаа багшаа гаргая. Нөгөө хүүхдэн 40 50-аас суугаад байгаа ангийг бид нар 30 40 чанартай сургалт авах тэр анхных нь нөхцөлийг хийж өгье. 40-оос дээш бүлэгт сурж байгаа хүүхэд нийтдээ нэг 200 мянга гарцсан. Энэ нь бол 28-29% байгаа юм. Нийт суралцах гэсэн. 28-29 хүүхдэн чанартай боловсрол олж авч чадахгүй нөхцөлд байгаад байгаагаа бид нар 1 номерт тавьж асуудлыг шийдэхгүй бол энэ нас бид нар ирэмбэ яаж шийдсэй гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр боловсролын сайдыг бол одоо би чинь за тэр захим бүг одоо юу гэдэг те компьютер за авлаа. Гэхдээ энэ ч л одоо жинхэнэ хэрэгтэй юм бэ. Энэ ч л боловсролын салбарыг одоо ахиулах юмар иргэд бид одоо ойлгоод идэг. Яг амьдрал дээр бол бас тийм биш үү тийм. Тэгэхээр одоо хорон бүг тэр компьютер чи орж ирээ 3 жил болоод тэгэл ер нь бол ажиллахгүй бол. Одоо тэрний дараа ахаад яах юм? Ахаад тэр их мөнгөөр бас ахаад тэр компьютер. Тэрний орд сургуулаа бариад багшаа ингэж бэлдэж авдаг юм дээр л хэрвээ мөнгө байвал шүү. Тэгвэл тэднэр нь гүйцэцэн үед за дараагийн одоо бид нар энэ ихний нэг яриад байгаа энэ гол үндсэн суурь юмнуудаа шийдсэний дараа за одоо бол бид нар харин яг захим руугаа орж болж байна гэдэг үе дээр байх юм бол орно. Та чинь лобби бүлгийн одоо боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч хүн шүү дээ. Тэгэхээр би одоо шууд ойлгохтой бол за боловсролын яамныхаа ажлыг дэмжин, сайдаа дэмжин, бодлогын дэмжин ийм лобби бүлэг
Нэг талдаа. Тэгтэл та бол одоо энэ асуудлыг бол дэмжих болчихлоо. Тий. Одоо тэгэхээр ч одоо нэг лобби бүлэгч энэ асуудлыг эсрэг явахаар болчихлоо. Лобби бүлэг гэдэг бол одоо бид нар ингээд боловсралд энэ удаагийн 126 гишүүн дотор боловсролын талаар сэтгэл зүйн явдаг, боловсролыг чанаржуулъя гэдэг талаар маш их олон санаа авч явж байгаа. Маш олон гишүүд байна. Энэ бол их бахархалтай. За тэгээ энэ гишүүд маань ингээд бид нар чинь нэг хууль ороод ирэхээр тэр хуулийн дээр л тойрч ярьдаг байхгүй сэдвүүд. Тэгэхээр ингээд чөлөөтэй ингээд ярих асуудал маань хомигчл байсан учраас би ингээд санаачлаад боловсролыг дэмжих лобби групп байгуулсан байхгүй. Тэг боловсролыг дэмжих шүү. Боловсролын яамыг дэмжих. Их хамгаалсан сайдыг дэмжих биш те. Биш. Гэтэ яг зөв юм хийвэл бид нар өстой хүч төрж өгöd орно. Хэрвээ энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй байна. Энэ дээр бид нар бас бодох хэрэгтэй байныг бол бас тэрийгэ бодно. Тэгэхээр энэ олон бид нар судалгаатай явъя. Тэгээд тэр олон хүмүүсийн энэ санаануудыг аваад гарч ирж байгаа асуудал. Жишээлбэл энэ цахимын асуудал яах вэ гэдэг асуудлыг бид нар одоо бас ярьж болно шүү дээ. Одоо бид нар яг манай намын гишүүд бол мөрийн хөтөлбөрөөр яаж гээд нөгөө талаас сая эсдийн ерөнхий шалгалтын дүнгийн асуудлыг бид нар нэг өдөр сонсно. Тэгээд дээрэс нь багшийн хомсдол хүртээмжийн асуудал ямар байгаа гэдэг тэр big data гэж яриад байгаа шүү дээ. Тэр их өгөгдлийн анализ хийж судалж үзэж ярих юм байна. Тэгээд тэн дээрээс ингээд гишүүд маань санаагаа гаргаж ирээд ингээ яриад бид нэг юм нийлэх хэрэгтэй. Одоо энэ бол задгаа ингээ баригдсан, энэ хууль өргөн баригдсан. Сургуулийн эрүүл мэнд аюулгүй байдлын хууль ороод ирвэл эрүүл мэнд аюулгүй байдлын орчин л ярьж шүү дээ бид нар. Тэгвэл одоо бид нар чөлөөтөө за эрен бэлдсэн. Нэгдүгürt нь энэ асуудал мөн үү? За энэ маань байдлын нөхцөл нь ийм байна. Одоо тоогоор үзэх юм бол. Тэр энийг засахын тулд яах вэ гэдэг асуудлыг чөлөөтөө бид нар ингэж ярих гэдэг юм. Чухал болчиход байна л да бид. Тий. Тэгээд за одоо хоёлаа нэг асуудал руу орно. Манай хүүхд хувийн сургууль биш улсын сургуульд явдаг. За хувийн сургууль бол одоо мань үйт нь бол цалингаараа ажилладаг хүмүүс бол тэр хувийн сургуульд өгч чадахгүй байна. Гэтэл яг бодит амьдрал дээр хувийн сургуульд явсан хүүхдийн ялгаа, улсын сургуульд явсан хүүхдийн ялгаа хэрэг гарах вэ? Зарим нь бол ингэж ярих юм. За хувийн сургуульд явж дээ тий. Өндөр төлбөр төлж штэ. За дугуулна секс, мекс тэгэл чанар мандрын хувьд бол сайн байна гэдэг. Гэтэл нөгөө тал нь улсын сургуульд явуулчихаа. Тэгэд мөнгөтэй болвол тий хажуугаар нэг дугуулan мууланд нэмэлт төлбөрийн төлөөд ингэ явдаг. Ийм байдал руу явъя гэд. Энэ хоёрын ер нь ялгаа манад ер нь хэр юм болчих вэ? Одоо манад бол хувийн бол сайн гэдэг ойлголт яваад шүү. Тэр сайн юу гэдэг маань ялгаа гарч ирж байгаа тэр миний яриад байгаа тэр нэг хамгийн суур хэрэгцээ буюу стандартын дагуу баригдсан тэр нэг сургуулийн барилгатай нэг ангид байдаг хүүхдийн тоон цөөхөн байх. Энэ асуудал ч айгүй чухал болж ирж байгаа. Тэр нөхцөлийг хангачаад тэгээд багш нарыг нэлээд хариуцлагатай байх хэрэгтэй. Одоо төрийн сургууль дээр одоо багш нар маань ингээд нөгөө цаг нь ихтэй болчиход тэр хичээлээс хичээлийн хооронд явсараад явчихад байна шүү дээ. Тэгвэл яг норм цагийг өгчөөд багш хүүхдтэйгээ одоо миний хариуцлагатай байна гэдэг нөгөө хичээлээс заагаас гадна хийдэг ажлууд гэж ажил байгаа байхгүй. Тэрлүүн тэр багш нарыг оруулдаг тэр ажлуудыг хийлгэж өгдөг л тийм л нөхцөлийг л хийх хэрэгтэй. Энэ бол төр өөрөө төрийн сургуулиудын үүсгэн байгуулагч хүнийхээ хувьд энэ дээр хөрөнгөө зараад оруулж ирээд сургуулиудыг сайн одоо энэ хотхнууд зөндөө баригдаж шít. Одоо Яарамгийн тэр хавар зөндөө л хотхон баригдаж. Тэр хотхон дотор сургууль байна байхгүй л шít. Тэгээд тэр хотхон дотор бид нар бага сургуулийг байшны байрнуудын доор бага сургууль цэцэрлэгшгэ хийнэ гэж бодож байгаа бол энэ маш том эндүрл шин сургууль гэдэг чинь ерөөсөө яг нэг сургуулийн орчин байж тэнд ингэж явагддаг зүйл байгаа юм. Тэгэхээр ерөөсөө тэр орчин анхдагч гэдэг нэг юм байдаг шээ. Ахуй анхдагч гэдэг шиг. Тэгэхээр тэр нөхцөлийг л бид нэр улс маань хийж өгөөд тэр нөхцөлийг бүрдүүлчих юм бол энэ багш нар тэгээд 30 хүрэхгүй хүүхдтэйгээ 30-аад хүүхдтэйгээ тэгээд нэг 19 цагаа заачаад ах юм бол тэр улсын сургуулийн чанар бол дөрөөл дэвшлээд гараад. За бид бол тэрийг зингсэн. Арай өөрчлөөд. За хувийн сургуулиуд яг одоо чанартай юу? Манай Монголын одоо хувийн сургуулиуд чанартай гэж ойлгож яг болох уу? Тэгэхээр 100% бол энийг чанартай гэж хэлж чадахгүй. За. Тий, тэгэхээр энэ дотор чинь нэг сургуулиудынхаа одоо менежментээс эхлээд сургуулиудын өмнөө тавьсан зорилгоос эхлээд энэ бүгд чинь ингэж гарч ирнэ л дээ. Тэгэхээр ерөөсөө гэхдээ хувийн сургуулиудад бас эцэг эхчүүд хариуцлага нэгдэг. Ягаад гэвэл мөнгө өгсөн шүү дээ. Бид нэр төлбөрөө төлсөн байна шүү дээ. Тэгэхээр тийм хариуцлага нэгж эцэг их ингэж явдаг учраас тэнд бол бас нэг юуны асуудлууд бий. Хүүхдтэйгээ нэлээ удаан цагаар ажиллах, давтлага консультацийг өгөх гэдэг энэ асуудал. Энэ ажлыг хийгээд байвал хүүхд сайжраад байна шүү дээ. Энэ ажлууд нь хийгдэж явах гэдэг асуудал байна. Тэгэхээр би харин
өндөр төлбөртэй байх тусмаа сайн сургууль байх уу л гэж асууад. Одоо жишээ нь манай сайд бол ярьж байгаа шүү дээ. Гэрт ойрхон сургууль бол сайн сургууль гэдэг. Гэтэл одоогийн манай орчин бол маш гоё зөв өрөө. Гэхдээ энэ маань лооцсон төдий байж хөл гэж бодоод байна шүү дээ. Одоо яг гэрт ойрхон байгаа сургууль нь сайн сургууль болох юм. Тэхийн тулд л одоо миний тэр нэг хэлээд байгаа. Сургууль дотроосоо тэр багш нар менежментээ хийгээд цөмөөрөө хамтарч оролцсон. Нэг зүг яриад сурагчийг гол төвдөө тавиад ингэж ярина гэдэг л энэ асуудал хамгийн чухал байгаа юм. Тэгэхээр бидний хувьд бол зөвхөн тэр гэрт ойр байж байгаа нь хувийн сургууль байна гэсэн үг яриаггүй шүү. Тэгэхээр хувийн сургууль гэдэг чинь манай ард түмний маань амьдрал ямар байгаа вэ? Тэгэхээр төлбөр нь өндөр байх тусмаа л тэр чанартай байна гэсэн энэ ойлголт бол бас буруу. Тийм бол байхгүй. Тий. Одоо манайх чинь Ярамгт амьдардаг. Тэгээд яг манай гэрээ хажуудны улсын сургууль ерөөс ингэж ордгүй ингэж одоо баг миний мэдхэл 3 жил 4 жил боллоо. За иргэд ярьж байна. Иргэд чи хардах хэрэгтэй. Энэ хувийн сургууль дэдхэн одоо лобби хийгээд ч гэдэг юм уу одоо яагаад ч тийм гацаагаад байд юм бэ нэ албаар. За тэгээд өөрсөндөө эстэй авах гад нэг 10 сая төгрөг 20 сая төгрөгийн орлоготой байх гад ер нь энэ улсын сургуулиуд чи гацаагаад байд юм биш. Энэ хувийн сургуулиудынхны лобби хүчтэй байд юм байна. Гэд байдгийг ер нь хувийн сургуулиудын лобби хийдэг бол. Нэстэ тийм бол байхгүй. Тэрийг бол би бол баталгаатай хэлнэ. Та ч бас том төлөвлөлийн нэг шүү дээ. Тийм би өөрөө хувийн сургуультай тэр хувийн сургуулиудын холбоонд нь байсан үний үед бол хизээс тийм байхгүй. Хувийн сургуулийг байгуулсан хүмүүс одоо бидний үеийн захирлууд байж байна. Бид ярьж ирсэн. За одоо хүүхдийн сургуулийн маань улсын маань хөгжил боловсролоос хамаарна. Манай боловсрол нэг чанартай байхгүй. Хэдүүлээ нэг чанартай сургууль хийж үзүүлээл гэдэг чин хүслээр гарч ирж хийсэн. Тэгээ тэр хийсэн имийг хувийн сургуультайгаа ингээм хамтраад суралцаад сайн талыг аваад заавал мөнгөөр шийдэг асуудал байхгүй. Зөндөө одоо багш нарын хамтын ажиллагаар багаар ажилласны үр дүнд шийдэх эцэгийнхээ оролцоог хангаснараа тийм сайхан сургуулийн чанарыг дээшлүүлэх тийм боломж байгаа байхгүй. Гэхдээ бид нэр одоо тэр зүгээр л төсөн мөнгө нь гацснаас л болж байж байгаа. Түүнээс биш хувийн сургуулиудын лобби яваад гэсэн юм. Тэрийг бол би одоо хариуцлагатайгаар хэлнэ. Зүгээр яаралтай гаргачих хэрэгтэй. Зүгээр одоо бас нэг юм байгаад байгаа. Шинээр сургууль барьлаа гэхэд тэр шинэ сургуульд ирж ажиллах багш байна гэдэг асуудал ч хамгийн том болчихсон. Тэгэхээр багшийн асуудал тарьсаад хөрөлцөө гээ тий. Тий хөрөлцөө. Тэгэхээр тэр багшаа бэлдэнэ гэдэг асуудал багшаа бэлдсэн байхад болно. Би зүгээр саяхан 2 ч удаа явлаа. Одоо гишүүн болсноос Казахстан яваад байгаа юм. Тэгээ эхнийх дээр нь бол би за Казахстанд 240 сургуулийг 2 жилийн дотор 3 жилийн дотор барих нэ гэдэг мэдээг интернетээр аваад тэр нь бүр областаараа бүр сургуулийн номертай барилгын компанитай ингээ бичсэн. Тэгээ баригдсан сургуулийн зураг мураг гараад ирэхтэй зэрэг энийг очиж үзээд 240 сургууль 2 жил. За энэ яаж хийж юм гэдэг яг л манайхтай адилхан Казахстан ч том газар нутагтай өргөө удам хөдөө гэж байж гэн сум гэж байж гэн. Тэгээд Астана хот гэж Алмата хот гэж байж гэн. Тэнд бас хүн ам ингээд нэмэгц 20 сая хүнтэй газар байж гэн. Манайх 3.5 сая бай. Тэгэхээр тэнд за 240 сургуулийг шинээр барья гэд. Би 108 сургуулийг шинээр барих хэрэгтэй гэд судалгаагаа хийж гаргаж ирээд одоо төсөвдөр сая 2 жил 108 сургуулийг шинээр хийжээж бид нэг ингээд байх хүүхдийн 40-40-с доош болно гэж үзээд байгаа байхгүй. Гэсэн Казахстан бол хуулиндаа 25 юм байна. Нэг ангид байх хүүхд. Тэгтэл 34, 35 хүрсэн газар байна. Манайх чинь 60-аар хүрчихэд нь шүү. Тийм шүү. Тэгэхэд бид нар 34, 35 болонгот л улаан гэрлээс агаал ийм байж болохгүй. Ийм байх юм бол бид нар чанар манай сургалтын чанар унана гэл энийг нөхөхийн тулд яах вэ гэд одоо бидний хийсэн чинь одоо Лука гişүн бидэд нийслэлээр бол айл дүүрэгт айл гудамж нь хаана хийх үгэд газар нь байхгүй байж болно. Энэ хавийн хүүхдүүдэд зориулсан аймаг дээр айл аймгийн хаана яах вэ гэдгийг ингээд бүр нарийн ингээд схемчлээд ингээд гаргацсан баг. Яг тэр шиг бид нар гаргаад тэр газараа чөлөөлүүлээд тэгээд хотхон явахтай зэрэг хотхныг одоо яг дагуул сургууль юм байна. Гэхдээ тэр сургуулийг бариулж байгаа тэр мөнгө нь бас их сонирхолтой босгох юм билээ. Очиж судлаад үзэхээр энэ сургуулийг нөгөө хотхон барьж штэ нэг 5 ийм байшин барьлаа. Тэгвэл танах дундаа сургуультай байна. Сургуулаа бариа. Сургуулаа барих мөнгөө та нар өөрсдөөсөө гаргаад эхлээ барьчихаа. Тэгээ сургуультай болохтой зэрэг чинь бид нар бол багшийг ханганаа. Захирлын сонгоноо. Тэнгүүтээ барилгаа бариа. Тэнгүүд сургуультай хэмжээ хүмүүс худалдаж авна гэд. Яг сургуулаа бариад дуусчих юм бол тэр мөнгийг чинь бид нар өгчнө. Та нар ийм мөнгөөр л метр квадратыг барьж шүү. Одоо сая 2 сая долларт барьж шүү гэсэн бол тэгээ 2 саяыг яг бариад ашиглалтанд бүх юм жин там болгоцсныхан дараа бид нар мөнгө өгчнө гэдгийг юм байна. За Оросд бол яаж нэг үл
ерөөсөө бас Оросыг Москва энтерд ингээд судлаа. Одоо энэ дарханд бас нэг консул залуу ирсэн байна. Би бас асуугаад ярьлаа л да. Тэгэхэд Орос бол ийм отхоныг барихтаа энэ сургуулийг барь гэдэг юм. Барихтаа хэн мөнгөний гаргах юм гэхээр мөнгийг та нар өөрсдөө гаргах. Гаргахтаа наад метр квадратынхаа барилгынхаа үнэнд шингээгээд тэрийг нэмээд зар. Тэгээд ингээд тэгвэр ингээд бариад тэгээ улсад. Эний чи улс өөрөө авч яваад бид нар харин наа чи багштай нь ширээ самталтаа энийг оруулахыг бид хариуцсан. Оросд тэгчих. Казахстан бол нөгөө хүмүүст бас та нар барьсан юм чинь барьсны чинь дараа мөнгөний нэг гэж. За өнөөдөр Монголд энэ хотхон болгоны дотор сургууль цэцэрлэг байна гэж ерөнхий алдарч уламжлалын хууль барь яваадс яг тий тэгээд ингээд баталж байгаа. Тэр зөндөө тэгээд батлуулж байгаа ерөнхий төлөвлөгөөн дээр. Манайх инженерийн сургуультай инженерийн цэцэрлэгтэй 80 байшингууд барина. Тэг хамгийн сүүл сургуулаа барина гэдэг үлдээчихсэн. Тэгэд тэгжээсэн сургуулаа барихын болоод нэг байшингууд барьчаад ингээд тэн дээр нөөрөн баригддаг ч гэдэг юм нэг хариуцлагагүй байдлууд үүсчихэд байгаа. Тэгэхээр энийг хэний мөнгөөр хэн барих юм бэ? Ингээд энд сургуулиуд нь өөрсдөө барийг үл тэгэл өөрсдөө авч явах хэрэг. Гарууд өөрсдийнх нь өмч болвол тэрсэн тэгэл нэг хувийн сургууль барих тал руу явчихад шүү дээ. Улсад энийг бариад өгье. Улс энэ дээр нь багшигээ ширээсэн тань тоног хөрөмжтэй нэг юу гэдэг. Энэ зарчмаар бид нар ингээд явах хэрэгтэй. Тийм учраас тэр нэг 108 сургуулийг бид нар ингээд оруулж ирээд хаана барих нь бүр тоогоороо. Тэрнээс яг нэг 25 сургууль нь бол баригдсан байна. Одоо 2 жилийн дотор өмнө төлөвлөгдсөн байсан тэр нь ороод одоо нэг 80 эдэн сургууль болчихлоо байна. 108 сургууль маань тэр 80 эдийг цаашаа үргэлжилж явах хэрэгтэй. Тэгээ 27 оны хөгжлийн төлөвлөгөөнд шинэ сургууль барина гэж ерөөсөө төсөв орж ирэх. Сургууль цэцэрлэгийн төсөв нэг 220 эдэн тэрбум төгрөгөл сургууль барих мөнгө шүү. 220 эдхэн тэрбум төгрөг. Нөгөө юуны цэцэрлэг барих нэг 68 сая төгрөгч байна. 68 тэрбум төгрөг. Ийм л байдлаар нөгөө ирэмбэ бид нар ингээд буруу тавьчихаар л ингээд болохгүй байна л гэдэг юм яриад байгаа. Тийм. За та бүхэн нэвтрүүлэгч эрэнд өгөхтэй шаандж байна. За боловсролыг дэмжих лобби бүлэг гэ тий. За хоёулаа түр нэг л юуг нь ярьлаа. За та хэд өөр яг ямар асуудал дээр төвлөрж ажиллаж байна вэ? За та бас хоёр ажлын хэсэг ахлаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр уйлдуулаад тэгээд дээрээс нь хоёулаа цэцэрлэгийг л орхитуулаад байх. Энийг нэг бас ярмаар байгаа байхгүй. Энэ цэцэрлэгийн хүртээмж энэ ямар байна? Энэ сургуулийн өмнөх боловсролыг бид нар яах вэ гэдэг. Энд нэг уйлдуулаад та нэг товчхон хариулаад байгаа шүү. Тий. Юу ерөөсөө бид нар одоо хуульд их хурлын гишүүд дэмжиж их хурлын дэргэдэх лобби групп учраас бид нар хууль руугаа орно. Боловсролын ерөнхий хууль гэж байна. Сургуулийн өмнөх боловсрол бол баг дунд боловсролын хууль дээр одоо бас нэг хэрэгжээд 3 жил болчлаа. Энэ дээр одоо бид нар сайжруулах хэрэгтэй зүйлүүд зөндөө байгаа. Тэрийг бол би намраас өргөн байрна. За тэрлүүгээ бид нар чиглээд ямар асуудлаар юу орох вэ гэдгийг ингээд нээлттэй яар. За дараа нь багш хөгжлийн хууль гэж байж байгаа 19 онд одоо учрал ерөнхий сайд байж захтай өргөн байж батлуулсан хууль. Тэр багш хөгжлийн багшийг бэлтгэх зүйлтэй нь ингэж оруулж ирэх гэдэг асуудал дээр бид их төвлөрч ажиллах юм байна. Тэгэхээр би түрүү зүгээр хэлж байгаа дутуу өргөцсөн. Багшийг одоо бэлддэг үл нэгдүгээр шилдэг сурагч, шилдэг төгсөх төрлөх сургуультай гэдэг өөр хангаа бүрд сумын хүүхэд төгссөн бол тэн дотроос хамгийн шилдэг нь буцаад бүрдэгтэй багш болох нөхцөлийг бүрдүүлээд бүр сургалтын төлбөрийг өглөө дээрээс нь цалинтай сар болгоно 700 мянгыг өгдөг ч юм уу. Тэгээ нэг 100 оюутныг бэлдээд байвал энэ чанар дээшлэх юм байна. Энд ерөөсөө 16.4 тэрбум төгрөгөл жилд 500 оюутан 4 жилдээ нэг 2000 оюутан сурах нь шүү дээ. Дээрээс цалинтай оюутан. Тэгээ дээрээс нь багш нарын карьер нь тодорхой болгоо. Чи төгсөж ирээд 5 жил ажилласан нь чамайг хахад гадаадад магистрт сургаж болно. Хятад, Солонгос, Япон багш нараа маш сайн бэлддэг хямдхан төлбөртэй юм газар яваад төлөвлөхөд нэг $12,000 жилдээ сурчаад байгаа байхгүй хүүхэд. Би өөрөө Японд олон жил сурсан. Японч өтөг өндөртэй гэдэг шүү дээ. Гэхдээ одоогийн энэ ханшаар үзэх юм л $12,000. Энд нэг жилд нэг 100 хүүхэд, 200 хүүхэд явуулаад хахад бид нар бас нэг 8 хэдхэн тэрбум төгрөгөл зарчаад байгаа байхгүй. Тэгэхээр чанар дээшлээ явна. Тэгээ одоо зах зээл дээр хөдөлмөрийн зах зээл дээр 32,000 багш байгаад байгаа. Багш мэргэжилтэй багшаараа ажиллахгүй байгаа. Энэ хүмүүсийг нэг 1000-1000-аар нэг жилд 1000 багш эргүүлэн дуудаж ирэл л дээ. Тэгээд тэднэрт одоо камбак хийл гэж те эргүүлж ирээд багшийнхаа ажлыг хийгээч гэдэг ураад залаад нэг 5-аас дээш жил ажилласан багшаараа үр дүн гаргацсан хүмүүсийг өрийч гэдэг ийм аргануудыг бид нар ингэж хийн. Тэгэхээр энэ бүгдийг нэг багшийг бэлдэх хөтлөөр. Дээрээс нь одоо ипотекийн зээл, багшийн нийгмийн асуудлыг хангах, цалингийн асуудлаас тодорхой хэмжээгээр бас нэмэгдээд ирсэн. Тэгээ өдөө суманд ажиллавал бүр 40%, аймагт ажиллавал 20% нэмэгдэлгээд ингээд аваад ирсэн учраас багшийн бас
бас тодорхой бусад салбартайгаа харьцуул бас гайгүй болж ирж байгаа. Тэгэхээр энэ бүх нөхцлүүдийг хийгээд төрөний үнэлгээний сайжруулад ингээд ирэхэд багш бол одоо доктортой ажиллах нөхцөл бүрдэж байгаа. Төгсөж байгаа оюутнуудын нөгөөж 35% нь багш болоод байгаа тэрийг нэг 60% болох хөшүүргүүдийг бид нар бас гаргаж ирсэн. Тэгээ энийг хийхэд нэг 60 тэрбум төгрөг жилд 60 тэрбум л да. Энийг зараад хахад бид нар багш нарынхаа чанарын асуудлыг шийдэх юм а гэсэн юм байна. За тэгээд СУБ-ийн асуудал бол бас харьцангуй гайгүй. СУБ-ийн багш нар чинь бас маш олон энэ хувийн сургуулиудаар бас бэлтгэгдэж байна. Бүлгийн багш нь одоо бүлгийн туслах багш гэдэг нь бол заавал тийм сургууль мэрэгжлийн хүн байхгүйсэн ч гэсэн бас хийж чадах боломжтой. Тэгээд цэцэрлэгийн систем маань бас сайн байлаа. Тэгээд одоо бас сүүлийн үед жоохон төрөлд багасж байгаа гэдэг зүйлүүд байгаа. Гэхдээ энэ төрөлд багасж байгаа бол тэр 90-ад онд нөгөө хүүхдийн төрөлд багассан. Тэр 90-ад онд төрсэн хүмүүсийн хүүхдүүд одоо орж ирж байгаа учраас тэгээд бид нар ч одоо үржил явагдаад ингээ хүүхдүүд нь орж багасж байгаа. Тэрнээс хойш нөгөө алтан гахаа жилмилийн төрсэн хүүхдүүд ингээ өсөө өвчих шиг манайхан төрөлд багасж байгаа. Тэгэхээр энэ нь явандаа багасаа сургууль олныг барих хэрэг байна уу гэдэг юм яриад байдаг гişүүд энэ төр бас байдаг. Нэг ийм л юм биш үү? Тий, ерөөсөө ингэж яваад бид нар одоо бол нэг 870 мянган хүүхэд сургууль ерөнхий боловсролын сургууль сурж байгаа. Тэр чинь 2050 онд бол сая 100 гаруй хүүхэд сурна гэсэн статистикийн үндэсний төв газраас гаргацсан судалгаа байгаа. Тэгэхээр бид нар энэ судалгааныхаа дагуу ерөөсөө хүүхдээ тэгээ явандаа бид нар чинь 2 ээлжийн сургууль яриад байгаа шүү дээ. Одоо дандаа сургууль маань 1 ээлжид очих хэвээр. Тэгээд баг сургуулаараа дундаараа гэдэг энэ салгалтыг бид нар ихэд анхлах сургуулиуд нөгөө төрөлжөөд ингээд явахын тулд бид нар сургуулийн стандартын дагуу баригдсан яг хичээл хийгээд сурахыг эрхэм болгоод явах тийм нөхцөлийг бүрдүүлсэн орчин бол зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр бид түрүү хэлээд байгаа шүү дээ. Хувийн сургууль, төрийн сургууль хоёрын ерөөсөө ямар ялгаа гараад байгаа юм бэ гэж байгаа. Ерөөсөө л учир нь тэр цааталтай тэр одоо энэ орчин нөхцөлийг л бүрдүүлснээс болоод байгаа. Түүнээс тэр одоо төрийн сургуульд маань ямар мундаг технологид одоо мундаг одоо олон улсын математик олимпиад гэтэл Монгол хүүхдүүд ямар их захиар гарч физикт гарч шít. Энэ төрийн сургуулиудаас маш их гарч ирж байна. Тэгвэл энэ зүйлүүдийг бид нэр гаргаж чадаад байгаа энэ багш нарынхаа үндэснийхаа өөрийн хөтөлбөр дээр бид нэр сайн хичээж явах хэрэгтэй. Энийг үнэлэх хэрэгтэй. Багш нарыг үнэлэх хэрэгтэй. Бид нар гаднаас хөтөлбөр хуулах биш, гаднаас хөтлөө юмнуудыг оруулах биш. Нэг сургуулийн сайжруулаад нөгөө сургуулиудаа унгадаг юм бол ерөөсөө хийж болохгүй. Bottom up гэдэг шүү дээ. Бид нар хамгийн доод төвшнгөөл барих хэрэгтэй нөгөө хүмүүсийн суурь бол. Тэрний дээшээ явхууд нь хөгжих тэр боломжуудын нөгөө дугуулны секц хичээлээс хадвар хууль ажиллагаа сонгонуудаар бид нар бас явуулаад ах ийм боломжууд бид нарт байх. Нэг асуудлыг асуухгүй ерөөсөн чадах байгаад. Танаа нам чинь 33 32-оос хуваагдсан шүү дээ. Хавар намар. 38 30. Тий. За, Галбаатар хөгшаа би таныг одоо жигсаалтанд оруулсан. Та одоо энэ талд саналаа өгнө шүү гэдэг танилуу ер нь ярьсан. Одоо баг та тийм үгүйгээр хариулж чадвар болгүй. За, энэ талд өгнө шүү. За, одоо манай 38-д орно шүү. Чигэд. Яста тэрийг хувь гişүүд бол юугаар орсон. Надад ямар ч тийм нөлөө ороогүй. Тэгвэл би бол өөрөө засаг доктортой байгаасаа бас юм хийгээсээ засгийн газар ингээд огцорно гэдэг бол одоо тийм сайн зүйл бол биш. Учираас энэ доктортой явуулъя гэдэг тал дээр л тэр зандан шатар сайд ерөнхий сайд байсан. Тэгээд зандан шатар сайдыг дэмжиж доктортой бас өөрөө гарч ирэнгүүтээ манай засгийн мега төсөл бол хүний хөгжил байх ёстой гэд ингээд зарлаад тэгээд боловсрал дээр бас маш нааштай сайхан зүйлүүдийг яриад одоо боловсролыг дэмжих жил болгуулад тэрийг ингээд сайхан арга хэмжээний том хөтөлбөрүүдийг бас гаргаж ирж ирсэн учраас би бол одоо энэ засгийн доктортой байгаасаа л засгийн хандаад байсан. Жагсаалтын гişүүдийг ер нь барьцаанд байгаа дээдэлдэг хүмүүс яриад тэгэхээр би тэгж суугаад байгаа. Манай жагсаалч ингээд хуваагдал орсон шүү дээ. За дараагийнхан та 2028 онд дэв шүү. Тэгээ би одоо өөрийнхөө үйл ажиллагааны энэ үр дүнгууд ингээ хийгээд байгаа энэ юмыг би үнэхээр энэ улс төрч болоод юм хийж чадчихна гэдгийг би өөрийгөө эхлээд үнэлнэ. Тэр цагтаар л би тэгээд үнэхээр юм хийж одоо 2 жилд байж энэ 2 жилд бас нэг өөрийгөө харуулах хэрэгтэй юм хийх хэрэгтэй. Гэтэ одоо бодоод байгаа энэ юмыг хийхин тулд залгамжтай ингэж авч явахын тулд одоо мэдээж лидер сайд байж байна. Тэгээ энэ лидер сайдтайгаа сайн явуулаад энэ зөв ойлгуулад манай лобби групп ерөөсөө тэр буруу тийшээ аваад авахгүй шиг зөв чигээрээ голдрлоор явах талд нь бид нар хатуу зогсож энийг анхаарай. Наадах ч ястай маш сайхан ажил хөтөлбөр байна. Энийг чинь сайхан дэмжиж. Энэ буруу байвал энийг эргэж хараач бодооч ингээ тгий ийм байдлаар явах юм байна. Тэгэхээр энэ дээр би өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадах юм бол би тэр хөтөлбөрүүдийг цааш нь үргэлжлүүлээд санаачилсан ажлууд хийхин тулд бол дэвшнэ.
танах чаг нь 32 гишүүнтэй болчиход байгаа шүү дээ тий. Лобби групп чинь 32 байсан баха тий. Тий. Андараг бол тий. За баярлалаа. Ингээ та бүтрийн нэвтрүүлэг энэ дөрөвд өндөрлөө. Тэгээ бас урилга хүлээж аваад боловсролын талаараа бас илэн талангүй ярьсанд баярлалаа. Гэхдээ бас яг асуултууд үлдээд байна. Тэгээ яг дараа бас нэг боломж гарвал бас өргөжлүүлж ярилцъя. Баярлалаа танд. Тэгээ. Би ч гэсэн бас сайхан бэлтгэлтэй байж байгаа бас тэгэж дотор бодогдож байгаа нөгөө өөрөө насаар хийгээд ирсэн зүйл туршлага байгаа учраас би бол энэ дээр маш ихтгэлтэй байдаг. Хамтдаа боловсролын төлөө бас ийм сайхан сэтгүүлч гэхэд маш их нарийн юмнуудыг асууж ахт нэг баярлалаа. За баярлалаа. За амжилт. За хүндэт үзэгчтэй микрофоны ард шууд ярилцлах энэ түрээд өндөрлөө дараа 7 хоногийн энэ цагта иргэн уулзъя. Баярлалаа.